Тэгэхээр зах зээлийн хувьд бол бүрэн risk on буюу одоо эрсдэлгүй горимд бол шилжээгүй. Трамп дахин шүдэн зурхаа хойшлуулсан. Тэгэхээр энэтэй холбоотой яхааргүй активууд амс хийсэн ч гэсэн газрын тос болон Хормузын эрсдэл бол тайзнаас огт буугаагүй гэж хэлж болох байх. Гол хөдөлгөгч бол мэдээж яхааргүй геополитик байл. Тэгэхээр өндөрийн баримжааг авцгаая л да. Дональд Трампын хувьд бол Ираны эрчим хүчний дэд бүтцийн дэд бүтцэд цохилт өгөхөө 10 хоногоор зогсоож 4 сарын 6 хүртэл хойшлуулснаа мэдэгдсэн. Тэгэхээр энэ шийдвэрийг бол яхааргүй Ираны талын хүсэлтээр гаргасан. Хариуд нь Хормузын хоолоогоор 10 нефтийн танкер нэвтэрсэн гэж тайлбарласан байна. Тэгэхээр энэ хилцээг бол сайн явж байгаа гэж Америкийн талаас бол хэлээд байгаа. Гэхдээ сонирхолтой нь Тегераны хувьд бол Америкийн нэгдсэн улстай шууд яриа хэлцээр бол огт болоогүй гэдэг ийм маш зөрүүтэй мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр эндээс зах зээлийн гол бухимдал эхэлж байгаа гэж харж болно л доо. Тэгэхээр Хойд Америкийн эхлээ харцгаая. Америкийн хувьд бол индексийн фьючерсүүд бол хариулт шууд гаргасан. Вашингтон хэдийгээр мөргөлдөөнийг хилцээгээр намжаах тохиогч байгаа. Иран үгүй гэж байгаа. Өөрөлд нэг тал нь агцтай гэдэг хахад нөгөө тал нь огт яриа байхгүй байгаа үед бол хөрөнгө оруулагчид итгэл биш хамгаалалт дээр арилжаалж эхэлдэг. Яг л тэр л харагдаж байх шиг. Трампын мэдээллийн дараа эрсдлийн дуршил хэсэгчлэн сэргсэн харагдаж байна. Гэхдээ өмнөх арилжаанд NASDAQ-д бол 2.3, S&P 500 1.7, Dow Jones 1%-аар давсан ийм уналтыг бол унсны дараа бол техникийн сэргэлт бол ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол шинээр итгэл төрсөн ралли гэхээс илүүтэйгээр илүү хүчтэй савлгааны дараах маш богино хугацааны засвар гэж унших нь бол зөв баг. Харин одоо Азийг харцгаая л өнөөдөр өглөөний хувьд бол нэлээд үгүй байдлаар уналттай эхэлж байгаа. Уналтыг бол харахгүй Японы зах зээл бараг 2% дөгсөн ийм уналтаар эхлүүлж байх шиг байна. Тэгэхээр Австралийн хувьд бол яхахгүй 1.7% унаж 8400-ийн бүсэд бол байна. Тэгэхээр яхахгүй Аз баасан гарагт өнөөдрийн одоо энэ 7 хоногийн хамгийн сүүлийн арилжааны өдөр бол Аз нөхөндлөн зах зээлүүд бол уналттай эхэлж байна. Энэ уналт бол энэ сентимент бол өдрийн туршид хадгалагдах бололтой байна. Тэгэхээр Wall Street-ийн хувьд бол яхахгүй шөнийн савлгааны дараах болгоомжлыг толин тусгал болгож Азийн зах зээл ингэж авч харж яана гэсэн үг. Тэгэхээр мэдээний гарчиг бол яхахгүй баг зэрэг зөөлөрсөн бөмбөгдөлтгөөс илүү яриа хэлцээ гэдэг давтамжтай орж ирсэн. Гэхдээ капиталын урсгал бол бүрэн эрсдэл рүү шилжээгүйг бол энэ бол харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр Хормузын хоолой дээрх нөхцөл байдал бол яхахгүй тайвшрах шалтгаан бол болохгүй байна л да. Зарим танкер нэвтэрч ирсэн гэж Трампын хувьд бол хэлж байгаа. Гэхдээ тээвэрлэлийн хувьд бол нийтдээ хэвийн төвшөнд бол очоогүй. Зах зээл бол түр амсгийж болох ч гэсэн нийлүүлэлтийн бодит эрсдлийг бол одоо огт бууруулаагүй гэсэн үг. Хамгийн хүнд хэсэг бол яхахгүй нефт дээр бол харагдаж байна. Нефтийн хувьд бол өнөөдөр өглөөний байдлаар West-аас хувьд бол 94 орчимд байна. Brent-ийн хувьд бол аль хэдийн $108 орчимд бол тогтдож байна. Тэгэхээр энэ бол нефт бүрэн тайвширсан гэсэн үг бол огт биш. Харин шууд одоо цохилтын хамгийн ойрын эрсдэл хойшилсан буюу одоо муу мэдээ хойшилсан учраас амжиж арилжаа явуулъя гэсэн ийм импульсийн гаралтай хөдөлгөөн бол явж байгаа шүү. Barclays-ийн тооцоог бол тавхантай хуваалцах нь зөв байх л да. Юу гэхээр Barclays-ийн хэлж байгаагаар Хормузын хоолойн доголд хэрэг урт хугацаанд үргэлжлэх юм бол өдөрт нэг 13-аас 14 сая баррел одоо нефтийн нийлүүлэлт бол тасалдах эрсдэлтэй байгаа гэж үзсэн байна. Өнөөдрийн хувьд бол мөргөлдөөн зогсон ч гэсэн хамгийн том эрсдэл юу гэхээр нийлүүлэлтийн хэвийн урсгал иргэн сэрэгтлээ ойролцоогоор 90 хоног буюу 3 сарын хугацаа шаардлагатай байж болзошгүй гэсэн болгоомжлого. Өөрөөр хэлбэл геополитикийн хувьд бол өнгөс зөөлрч болох ч гэсэн баррел дээрх бол дарамт арилаагүй гэсэн. Тэгэхээр макро тал дээр бол шууд дарамт болж байгаа гэсэн. Cross asset-ыг харцгаая л хөдөлгөөнч гэсэн яг адилхан мессеж өгж байгаа. Долларын хувьд бол хамгаалтын урсгалаар дэмжигдэж байна. Хөрөнгө оруулагчид бол эрсдэлтэй актив руу бүхэлдээ шилжээгүй хэвээр байгаа. Нэгвэр хэлэх юм бол өнөөдрийн өсөлт бол тайвшрал шалтгаан биш, ердөө хугацаа хоцсон реакц гэж бол харагдаж байна. Тэгэхээр эндээс нэг л дүгнэлтийг хийж болох нь юу гэхээр хэрвээ Хормузын хоолойн урсгал бодтоор одоо хэвийн болохгүй бол нефтийн хувьд бол өндөр хэвээр болох нь. Тэгэх юм бол үргэлжлүүлээд энэ дам нөлөөгөөр инфляцийн хувьд энэ зөвхөн бүс нутгийн буюу хэсэг орнуудын хувьд биш, нийт дэлхийн даяар дамнсан ийм инфляцийн дарамт болон сумжирхаар байна. Тэгэхээр өнөөдрийн сэргэлт бол урт хугацаанд үргэлжлэхгүй.
Маш товчхондоо бол тэгэхээр зах зээл бол гал унтарлаа гэж бол огт үтсэнгүй, зөвхөн дараагийн тэлбэрэлт өнөөдөр ямар ч байсан болохгүй маань. Тэрний өмнө амжиж хэдэн арилжаа хийгээд ийм л одоо сентиментийн хувьд бол өнөөдрийн хувьд үргэлжилж явах шиг байна.